Бэлгүн яагаад BCL-д тоглохгүй вэ? Азагийн гэмтэл юу болов? Димоскод одоо хаана юу хийж байна? За ингээд шууд ярианд орцгоё. Powered by Airplane. Айлын хөгжи. Бидэндээ хамтран ажиллагч Сан Мигэл. Дурсамж бүтээх Тансаг амт. Lamy, Payless, Puffmore. Freshback. Superus Ashayra. За ямар ч basketball Kardashians episode 30 эхэлж байна. Бидэнд ярих маш их зүйлсээ шууд ярианд орцгоё л да. За хамгийн ихэнд бол мэдээж бас удирдлан дууссан Ace James багт холбоотой мэдээлэлүүд бол бас хийдэд байна л да. Шог тухайлбал Ace James багийн тамирчид Цэлмэг, Санчир мөнх хоёр бол podcast room-д бол орсон байлээ. Тэгээд энэ дэр бас хит хитэн бас сонирхолтой зүйлсийг ярьсан л да. За жишээлбэл шууд хэлчихлээ. Цэлмэгөө шууд podcast зүүн дээр бол ерөөдөө асууж байгаа юм л да. Тэ Лалагийн хувьд ямар хуу байсан бэ? Энэ үлрэл ерөөдөө ямар хуу коуч вэ гэсэн бол Цэлмэгөө шууд Лалаа бол явдаг оршин шог гэдэг шууд хэлсэн. Тэгээд Лалагийн ард камер тавил тэр амар контент ч юм уу ерөнхийдөө бас нэлээд ширүүн өнгөстэй зүйлсийг бол Лала дээр бол хилээд эмтсэн. Мөн дээрээс нь санчрын хувьд болохоор тэ багийн дээр роташн хөлбөр дээр бол үнэхээр жоохон тааруу ажиллагаа. Тэгээд бас матагээд хүүтэйг бол муудалцаа. Тэгээд мата нь бол явсан гэх ч юм уу тиймэрхүү бас маш эвгүй зүйлсийг бол ярилцсан байлээ. Тэгээд шүүгчрийн хувьд болохоор мэдээж дабл стандарттэй импортуудтай харилцдаг ч гээд шүүгч асуудлыг бол маш дээрс нь хүндсэн. Мөн дээрээс нь энэ гурван хувьд болохоор гуруулаа 900 чөлөөт агент болж байгаа юм байлээ. Тэгээд бас Chris Clyburn-ыг бол дараач л бас дахиад ирж магадгүй гэдэг бол яриаг бол цухуулгаад амжсан. За мөн дээрээс нь бол бидний сайн мэддэг терминал 1 гээд бас нэвтрүүлэгт бол Ace James багийн тамирчид болон багийн менежер Тэни бол оролцсон байлээ. Тэгээд тухай Тэни шууд хэлжлээ л. За ерөнхийдөө бол агай соёлтойгоор хэлж байгаа юм л да. Тэгээд Лалагаас бид бол авах зүйлээ авсан гээд сурах зүйлсээ сурсан гээд ерөнхийдөө шууд за дараач бид Лалаг бол тэгж авчрахгүй. Лалагтай Ace James багийн харилцаа бол дууссан гэдэг хэлсэн хэд бол барыг буруутгах. Мөн дээрээс нь бол Ace багийн хувьд бол 100 бол бас гадаадаар нэг сараар бол бэлтгэл хийх тийм зорилготой байгаа юм байна л. Одоо жишээлбэл Miners бол өмнөх 100 бэлтгэл хийгээд аварга авсан гэж ярьж илээ. Тэгээ төрүүлсэн болохоор хөлгүүдийн залуу тоглогчд болохоор бас Европ руу те явж бол бэлтгэл хийсэн. Тэгээд энэ жил бас өөр төвшөнд байгааг бол харуулж агаад мөн дээрс нь бас Ace багийн хувьд бол явж болох магадгүй юм байна лээ шүү. За мөн дээрс бас энэ талаарт бол Chris Clyburn-ийн Instagram-да хийсэн стори бол надад бас нэлээд миний анхаарлыг татсан. Тухайлбал энэ. За энэ болохоор ингээд Will Clyburn гэдэг Chris Clyburn-ийн төрсэн ах өөрөөс нь одоо бараг 6 гарах 1990 он төрсэн юм SF-ийн байрал тоглолтод тоглож байгаа байхгүй. За ингээд тэгсэн чинь тэр стори дээр болохоор нэг хайлайт нугаан тогтож байгаа. Will Clyburn. Тэгээд энэ дээр болохоор ихэд бол тийм Монгол тоглохыг хүсэж ийн гэснүүдээ гээд Монгол эможигийн зурагтай ихэд бас ах нь бол тийм Will Clyburn бол Монголыг сонирхож байгаа юм шиг байл шүүний сторис бол харахад. Тэгээд би бас судлаад үзлээ л дээ. Will Clyburn гэж ер нь хин ямхан тамирчин яадаг идэг байсан ингэ судалсан чинь за ихэд бол одоо бол 35 настай. Тэгээд Detroit Michigan-аас гаралтай тийм тоглогч юм байлээ. Тэгээд карьерийн хувьд бол угаасаа Chris-с бүр 50 илүү юм байл яалч Евро лиг миг бас маш олон лигүүдэд тоглосон тийм өндөр түвшний легионер юм байлээ л дээ. Тухайлбал 2019 оны Евро лигийн авраг мөн дээрс нь 19 оны Final Four-ын MVP-гэр бол тодорч ирсэн билээ Clyburn-ийн хувьд бол. За тэгээ Герман, Израиль, Турк гэдэг өндөр хэмжээний одоо лигүүд тоглож ирсэн. За хамгийн сонирхолтой нь болохоор 2023-аас 24 оны одоо бүх тийм Евро лигийн хамгийн өндөр цалинтай 10 тоглогчийн 9-т нь бол чигсэн байлээ. Тухайлбал тухайн улиралдаа жилийн 2 сая долларын гэрээг бол байгуулжсэн байлээ л дээ. За тэгээ манайха би бол ямар ч ч нэрийг буруулж магадгүй шөнө болохоор Anadolu Efes гэдэг нэртэй баг байлаа. Европын багт энэ болохоор 2 сая долларын ингээл гэрээг хийсэн. Тэгэхээр энэ тамирчин бол магадгүй Монголыг сонирхож чинь магадгүй бас дараа жил бид хоёр ах トゥ Clyburn-ыг бол харахыг бол үгүйсэхгүй. За Efes багтай холбоотой сүүлийн мэдээлэл бол за бидний сайн мэддэг UB Group-ийн үүсгэн байгуулагч CEO за Багице гэдэг инструментэй нэг ах байдаг шүү дээ. Тэр ах болохоор би бас сториг гүдгүүжсэн чинь нэгэн сонирхолтой зүйлийн талаар ярьсан л одоо бүгдээр сториг нь үзцгээе. IC арена барихгүй. IC-ийн тусдаа Шотландтай хамтраад арена хийж байгаа. Тэр маань их гоё арена болох юм байна лээ. Тэгэхээр UB Group-ийн бол арена хийхгүй. За та бүхэн сториг нь л үзсэн байх. Тэгээд бүх зүйл ойлгомжтой болж байгаа шиг байна. Дараа жил бол Ace баг бол өөрсдийн гэсэн шунхлаатай нийлсэн аренатай болох нь бол бараг тодорхой болчихлоо. Ажил нь бол аль хэдийн явагдаж байгаа юм байна гэдгийг бол тухайн сторис харж болох байхаа. 1890 оны түүхтэй Спаранс гаралтай шар ариг болох Сан Мигэл нь Монгол албан ёсоор худалдаалагдаж хэдийнэ олонний таашаалыг хүртээд байна. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэх баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжийг бүтээн. Дурсамж бүтээх Тансаг амт Сан Мигэл бидэндээ хамтран ажиллаж байна. За бидний дараагийн хэлц сэдв бол асын хөлгүүд багийн
Монголын тамирчин Тэмүүлэн бол тэг Вьетнамын сагсан бөмбөгийн лигт тоглохоор болсон импорт тамирчнаад ямар ч тач баяр хүргэе. Тэгээд Saigon Heat гэдэг багт бол тоглож байгаа юм байлээ. Нийт бол 5 сарын 15-наас 9 сарын 30-ны хооронд ийм лиг бол тоглох юм байлээ. Тэгээд би энэ бодоод энэ сайн судлаад үзэхэд бол Вьетнамын лиг нь бол 2016-наас үүсгэн байгуулагдсан. Энэ жилээс бол тийм Аз импорт тамирчдыг бол зөвшөөрүүлж байгаа юм том лиг бол болж байгаа юм байлээ. Тэгээд Вьетнамын лиг нь болохоор 6 багтай. Тэгээд Saigon Heat багийн хувьд болохоор өөрсдийн тийм CIS гэдэг ийм том аренатай 2500 хүний судалтай бол ийм том аренатай юм байлээ. Тэгээд Saigon Heat баг нь бол бас одоо 16 онд үүсгэн байгуулагдаад одоо хүртэл нийт лигийнхэн 5 удаагийн аварга болсон. Тэгээд ерөнхийдөө бол Вьетнамын хамгийн сайн баг юм байлээ. Saigon Heat бол яартаж хамгийн сайн багт нь л очиж байгаа юм байна лээ. Тэгээд цалин үсгийн тоглолт бол би бас судлаад үзлээ. Ерөнхийдөө импорт тамирчид тэнд очиж байгаа нь ойролцоогоор хэдэн төгрөгийн цалинтай ямар хөө тоглолт юм болоо гэж судлаад үзсэн чинь. Ерөнхийдөө импорт тамирчид бол сарын ойролцоогоор $1500 цалинтай тоглолт юм байлээ Вьетнамын лигт бол. Тэгээд ерөнхийдөө бол 500-аас 2500-ийн хооронд бол ийм хэлбэлцтэй юм лээ. Тэгэхээр бас манай Тэмүүлэнгийн хувьд бол магадгүй бас энэ хооронд дүнгээр грек хийсэн байх. Тэгээд надад айгүй баяртай. Гэтэ миний бодлоор бол хөлгүүд багийн бол олон тамирчид бол лигээс бол санал ирсэн байх. Ямар ч тач мөс саглаад бол бас Тэмүүлэнгийн хувьд бол Вьетнамын лиг рүү бол ингээд тоглох гэж ямар ч тач түн амжилт хүсье. За тэгээ бидний дараагийн ярилцлагад бол мэдээж уусаа финалийн 3 дахь тоглолтод бол Метал баг бол хожигдсон бараг 14 оны зөрүүтэй хожигдсон. Тэгээд BCL рүү бол хөлгүүд болон Метал баг маань хоёулаа хоорондоо явцгаасаа. Тэгээд Метал баг бол ихний тоглолтоо бол Taiwan Pilots заваархаа би бас буруу нэр хэлж магадгүй шүү. Тэгээд энэ Азийн нэрс чинь бас хийвэл юм байлээ. Тэгээд энэ Taiwan Pilots гэдэг багтаа бол тоглосон. Тэгээд ерөөдөө тоглолтын харьцаа бол 66 105 гэж. За энэ тоглолтын дээр бол надад бол яг үндэ хэлээд яриад тах зүйл алга. Тэгээд уцал ахын мэдж байгаа нэг тамирчны нөлөө бүтэн жилийн багийн хөрөнгө мөнгө төсөв багийн тамирчдын хичээл зүтгэлийг яаж үгүй хийж болдог гэдгийг бол хэдүүлээ одоо хангалттай харж байна. Тэгээд за тэрийн эзэн бол Девоскот одоо юу хийж байна гэд сонирхоод Девоскотын хувьд бол ихний Instagram дээр маш удаан хугацааны хувьд бол бас чимээгүй байлаа. Тэгээд сахин болын стори хийсэн байлаа. Эхнэр нь бол тийм дэлгүүрт байгаа зургантай хийгээд нэг юм хөнгө мазарч ч юм стори хийсэн. Тэгэхээр ирэхэд бол Монгол бол аль хэдийн байхгүй аль хэдийн бол явцсан юм шиг бол бэлээ. Миний бол ойлгосон шүү. Тэр Instagram-ийн стори дээр бол тэгээд тэгсэн жил баг болсон байх. Тэгээд Метал багууд бол яалтчгүй бүрэлдэхүүн маш дутуу. Тэгээд ганцхан импорт нөгөө талаас бол 3 импорт гараад 3 импортод тоглож байгаа. Ганцхан Wesley бол тухайн тоглолтод 19 оноо авсан гэдэг ч юм уу. Тэгээд ямар ч тухайн тоглолт бол тэр нэг Putbank данг бол тэр тоглолтыг бол мэдээж чимсэн. Тэгээд ямар ч дараагийн тоглолтууд нь бол Метал багт бол амжилт хүсье гэж бодож байна. Тэгээд одоо бол ингээд бол дахиж бол явахгүй буцаад ирэх бах. Тэгээд 5 сарын 11-ээс бол дахиад Монголд 3 тоглолтыг бол хийн. За мөн финалийн 3 дахь тоглолтод их хасгалангийн авсан гимтэл бол маш гайгүй байгаасаа гэж би бол хүсэж байна. Финал бол хоёр баг хоёулаа бүрэн бүтэн хүчээрэл үзээсэй л гэж би бол хүсэж байна. Гой сагсайл хүсэж байна яг үнэндээ. За тэгээ бидний дараагийн ярилцах сэдв бол захис хөлбөмбөг багт бол холбогдож байна. Хөлбөмбөг баг бол энэ жил яалч маш том амбицтай, маш том зорилготой бол тоглож байгаа нь бол харагдчихлаа л да. Суулбал BCL-д бол 3 импорт авна гэдэг сургаар шууд те Jordi за би ладах нэрээр бол хэлэхгүй угаасаа бас буруу хэлж магадгүй. Jordi гэдэг тамирчинтэй бол гэрээ бол хийсэн. Тэгээд Jordi-г болохоор 2 м 11 см 133 кг 28 настай солгоо ийм төвийн тоглогч маш эзэрхийг юм төвийн тоглогчийг бол игнэндээ нэгтгэсэн байлээ. За тэгээ Jordi гэж юу химбэ гэж судлаад үзсэн чинь их сургуультай болохоор те манай Майкийн тоглогч байсан. Dayton их сургуульд бол тоглож байсан юм байл. Мөн дэс нь NBA G лигийн те одоо Cleveland Charge, Iowa Wolves ч юм ийм иймэрхүү бас Cleveland болон Minnesota-гийн G лигийн багууд бол тоглож байсан. Тэгээд Канадын бол ерөнхийдөө бас мэргэжлийн лигүүд бол тоглож байсан өндөр түвшний тамирчин юм байлээ. За сүүлд тэгээд Тайваны одоо манай Баясагийн тоглолтыг P лигийн одоо Kaioshin Steelers гэдэг багтай бол гэрээгээ тоглож байгаа юм байлээ. Тэгээд би бас өмнөх ярьжсэн санагчийн Тайваны энэ P лигийн те тамирчдын дундаж одоо импортын цалин хүс хэдэм ихэд бол 12-оос 20 мянган долларын цалин хүстэй бол тоглолт юм байлээ. Нэг сарын хугацаанд мөн дэс нь хөлгүүд багийн хувьд бол BCL-ийн хугацаанд бол нийт 6 тоглолтыг бол хийж байгаа. Тэгээд мэдээ 6 тоглогч бараг сарын хугацаанд тэгэхээр ерөнхийдөө тэр азааны бас цалин хүсийг бол өгж байгаа болов уу гэж бол бодож байна. Мөн дэс нь хөлгүүдийн хувьд бол бас аз хоёрын тухай мэдээллийг бол албан ёсоор бол гаргасан. Тэгээд бэлтгэл гэмтлийн тухайд бол ямар ч тач биений сайжраад MRI тэг бүх тэр нарийн шинжилгээнүүдийг өгөөд бэлтгэлдээ хамрагдаж гисэн гэдэг маш сайхан мэдээг бол дуусан байна. Тэгээд ямар ч тач эргээд бол бэлтгэлдээ орсон байна. За харин за одоо энэ бичлэг хийж хаад яг энэ бичлэг бол апплод хийгээд YouTube дээр гарч байгаа хооронд бол ямар тач New Taipei Kings гэдэг багтай бол хөлбөмбөг бол анхны тоглолтоо бол хийцэн байх бах. Тэгээд New Taipei Kings-ийн хувьд болохоор Jeremy Lin тоглолтог те угаасаа бүгдээ л мэдж байгаа. Гэхдээ ямар ч тач Jeremy Lin-ийн хувьд бол тоглоог өнөө эргэлзээтэй байгаа юм бэл. Яг officially-гээр бол яг BCL-д бол тоглоно гэсэн бол одоогоор л тийм юу бол зарлагдаагүй юм бэл. Харин Eastern Asian Super League-өвд бол Jeremy Lin бол тоглоно.
За яагаад тоглохгүй гэсэн чинь Jeremy Lin болохоор 2024 оны 3 сард бол Тайваны P-лигт бол допингийн эсрэг 400 шалтгаанаар 5 тоглолтын хориг авч $150,000 Тайван доллар ойролцоогоор $5,000 бол торгуусан. Тэгээд энэхүү шийдэл нь бол түүний хөлийн гэмтлээс нь сэргийх зорилгоо хэрэгсэн цуснд лазераар нөлөөлөх дотоод судасны туяан эмчилгээтэй л энэ холбоотой юм байл л. Энэ нь болохоор яг нэг баг нь мэдээгүй. Тэгээд энэ нь болохоор дэлхийн допингийн холбоогоор бол хоригсон зөрчсөн л гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгээд мөн дээрээс New Taipei Kings бол Jeremy Lin-ий дүү Joseph Lin бол тоглолт юм бэлээ 1.85 см очим өндөртэй юм бас хурдтай өвчтэй нэлээ ски сайтай тоглогч байлаа. Тэгээд магадгүй энэ тоглогчийг бол бид нар BCL-ээр хөлгүүдээсээ бол харахыг бол үгүйсэхгүй. Харин сайхан бол багийн мэдүүлэг бол гарсан маань яг тухайн тоглолтод ямар 12 тамирч оролцох гэхэд бол за Том ах бол байсангүй. Тэгээд яагаад Том ах бол тоглохгүй босныг бол үнэхээр сайн мэдэх бэлтгэлийн төлөө асуудал байна. Ямарташ Том ах бол энэ маргаашийн New Taipei Kings-ийн тоглолтод бол оролцохгүй юм байлээ шүү. За ямарташ BCL болон финалийн цувралын хувьд бол ийм байлаа. Харин чөлөөт агентийн зах зээлийн хувьд бол Аврамид бол Mongolia Spark-тай бол гэрээ бол байгуулсан. Тэгээ Mongolia Spark-ийн хувьд бол энэ жил бас дээд лигийнхээ авсан учраас бас одоос эхлээ шууд чөлөөт агент босон тамирчтай холбогдоод эртнээс ингээд тоглогчтой холбогдохтойгоо гэрээгээ байгуулгаад гисэн гэж бодсон. Тэгээд бас өөр чөлөөт агентийн зах зээл дээр бол зөндөө шилж хөлгөөнүүд бол цаашдаа бол гарах байх. За бид хамгийн сүүлийн өрх мэдээлэл бол 5 сарын 1-ээс эхлээ драфт 2025 бол эхлэх нэ. За одоо сөрөжлийн хувьд бол 2 тойрог те 20 тоглогчийг бол шинээр дээд лигт илсүүлсэн бол энэ жил бол бас хэдэн тамирчин ямар тойрогоор яаж авах вэ? Хин драфтын нэгээр сонгох бол гэдэг бол маш их хүлээлттэй байна. За ямар ч тач ингээд Basketball Kardashians episode 30 байла. Powered by Airplane айлын хөгжөөрөйтэйгээр явдаг байгаа. Мөн манай контенттэй хамтран ажилладаг хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback, Испаний алдарч Шарарик Сан Мигел таны биеийн шингийг хамгийн хурдан хугацаанд нөхөх үйлчилгээтэй Asahi Super H2-оос бидэндээ хамтран ажиллаж байна. Ингээд дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай. Freshback app-аас Coca-Cola-ны бүтээгдэхүүнүүдийг бөөндө захиалаад 60,000-аас дээш төгрөгийн захиалга бүрт хүргэлт үнэгүй бөгөөд 100-200,000 төгрөгийн захиалга бүрт бэлэгтэй урамшууллыг эдлээрэй. Та бүхэн өөрийн хүссэн ус сундаага захиалаад хүргүүлээд аваарай. Бидэнтэй хамтран ажилладаг Freshback. За өрөө минь набаха. За оюутны лигийн финал болж сэтгэл ямар хөө энэ. Гоё. Гоё өрсөлдөөнт лиг болж байна. Дараагийнхаа болносыг хараа явж байна да. Мэдээж тэгэлгүй байх уу. Дараад байна. Космосээс 1 сарын ингээ өнгөрүүллээ шүү дээ танай баг. Космост ингээ байхад танай багт ямар ингээ хөгжил дэвшил ч юм уу шинэ ингээ сурах зүйл гарч ирсэн бэ? Цаа чи ер нь нэлээ их юм заасан бах тий. Мэдээж өндөр түвшний мэрэгжлийн тамирчтай ажиллана гэдэг бол асар их одоо туршлага. Ер нь бол Космос бол манай багт маш том нөмөр нөлөг болсон. Манай залуучууд илүү итгэлтэй, урам зоригтой болсон. Та бүхэн харж байгаа шүү дээ. Одоо манай тулга ямар гоё ингээ өөрийгөө нээж чинь манай Кан бас яаж гоё тоглож байгаа гэж манай Сэргэлэн Баатар базарыг өөргөө те. Тэр бол ингээд сайн мэрэгжлийн өндөр тамирчинтай тоглохоор Монгол залуучууд өөрсдөө итгэлтэй болж байгаа. Би бол зөвхөн манай одоо багт ирэхгүй өөр бусад багийн одоо Монгол залуучууд илүү итгэл авахад нэмэр болсон болоо гэж бодож байгаа. За баха би яг хин гэж асуухаа болиг зүгээр дараа жил бас Космос шиг томоохон тоглогч танай багт ирэх үү? Космостой сандаа тавина шүү дээ. Дахиад уу? Вау, Космос ер нь бол яг хаа Космосоос өмнө бол хин Дой Tower гэжсэн шүү дээ. Гэтэ энэ жил бол Tower-тай холбогдсон эргчл зодог тайлбар гэж ялээ. Тэгээд тоглохгүй юм байна. Гэтэ ер нь бол нэг 10-аад нийс бол байгаа. Өмнө одоо ирэхэд сэтгэл зүгөө яаж бэлдэж юм ямар хөө юу мэдэрч байна. Тоглолтын өмнөх сэтгэл зүйх юм бол бидний багаар ярьж байгаа юм гэвэл бид нар оноо дээр орно, бас доор орно. Тэгээ тэр үед бол бид нар контролтой байх хэрэгтэй. Тэгээ тоглолтын үед явцад ер нь өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр юунд ч хандахгүй. Тэгээд ер нь бол сэтгэл хөдлөл айгүй контролдоод тэгээд зөвхөн тоглолтондоо төвлөрөөд тийм л юмд их анхаарч байна. Өчтөр шин юу хонтож чадсан уу? Ер нь хэр тоглолттой байна. Ер нь бол жоохон тоглолттой байсан. Нөгөө багууд яах бол яаж тоглох бол би яаж тоглох бол маа багийнхаа хэр сэтгэл зүйтэй байх бол гэж. Гэтэ ер нь ч болсон би бол багийнхандаа итгэж байгаа.
Тийм болохоор маах өндөр хожихороо тэгэл чадах бүх шатлаараа л гэж байна. За одоо болохоор Итүүгэн багийн бас их хамаартай бас тоглолтын өмнө ярилцж байна л да. Тэгэхээр сэтгэл санаа ямар их байна? Догдолж гин үү, сандарч гин үү? Сэтгэл санаагаа яаж бэлдэж байна да? Мэдээж оюутны лигийн анхны аврагын төлөв тоглол. Тэгээд сандрал ер нь бол гайгүй байна. Найл өчигдраас өөрсдөө бэлдээд хэлсэн байсан. Өчигдрөөрөө ер нь уус 50 унтаж чадвуу эсвэл ер нь жоохон догтлоо явархан амрав та. Ер нь гайгүй унтсан шүү. Гайгүй унтсан. Нэг юм бодохгүй байсан ч унтаад өгсөн мөлий. Одоо ирэхэд багаараа ирэхэд энэ тоглолтын төлөвлөгөө юу вэ? Юу гэж ярилцсан? Юун дээр илүү анхаарай гэж ярилцсан хоорондоо. Сая бид нар багштайгаа ярьчаад гараад ирлээ. Нэгдүгээрт хамгаалт, хоёрдугаарт хурдан тоглохоо шахна, гуравдугаарт тэгээд 50 холбор юм хомнодаа хийгээд яваарай гэсэн төлөвлөгөөтэй байна. За сайн минут илмаха. За ингээ оюутны лигийн финал хийж юм тань тэгээд төржөөс төлөвлөсөн хэр байна. Сэтгэлөө сайхан байна. Гоё байна. Ирээдүйн болсон тамирчдыг хараад ямар чадварууд нь ямар нэмэгдсэн байгааг хараад бол сайхан байна. Өрсөлдөөнтэй байна. Ойрхон хожиж чинь. Сайхан байна. Гоё байна. Өөрөө хожсон супер байна. Хоёулаахаа ингээд өртгсөн драфт эрэгтэй багаас. Драфт эрэгтэй багаас. Тийм. Эхний 3 сонголт хэн 3 байх вэ энэ жилийн? Манай Итүүгний за тэрийг нэгэ зоогоод хэлчихмээргүй. Ямар ч байсан та хэд мэдчихэж байгаа. Ямар ч Итүүгнээс тийм. Тэгээд ямар ч байсан шууд хэлмээргээр босныг гомдоогоод яг бүгд угаасаа орох болцоотой. Хичээвэл. Тийм учраас Итүүгнээс бол нэг 20-оос 3 тоглолч орох баг. Манай Отисийн бол супер байла. Өчигдөр санхүүг бол хоцсон. Тэгээд одоо өнөөдөр харъя те. Яах нь вэ? Ижил бол засалжуулагчтай. Отисийн өнөөдөр баярцаг засалжуулагчтай Итүүгний боломж авч чадахгүй юу? Харъя те. За тэгвэл өнөөдрийн тоглолтын аль нь очих вэ? Эрэгтэй хоёр багийн. Юу нэг авраг авахгүй гэсэн. Яг зүгээр шууд хэлэх нь хайшиг. Гэтэ хамаг. Аха. За Итүүг. За баярлалаа хаа. Өөр масахгүй. За баярлалаа. Супер H2-оо биеийн шингэнийг хамгийн хурдан хугацаанд нөхөх үйлчилгээтэй Супер H2-оос бидэнтэй хамтран ажиллаж байна. За сайн уу ах өнөөдөр ингээд MCB финал дээр ирсэн байна. Энэ анхаарал сэтгэл. Сэтгэл маш гоё байна. Угаасаа саксаг ингээд энэ юу ч яриад үзэх өөр айгуу гоё. Тэгээд энэ оюутны тоглолтууд хамгийн гол нэг тоглолтоор шийдэгдэх болохоор бүхнээ гаргадаг те. Тэгэхээр тэр үзэх амар гоё. Одоо ингээд жишээ нь эмхтэй тоглолт гэдэг ийм амар халуун болж шүү дээ. Окей хаа одоо хоёул болохоор ингэнэ. Одоо энэ жил драфт болсон тийм үү? Одоо энэ жил ингээд драфт болсон тийм үү? За одоо та өөрийнхөө хувьд оюутны лигээс хоёулаа мок драфтын та өөрийнхөө 3 драфтын номер 1 2 3 одоо нэрлүүл байж багаас хамаагүй таны хувьд зүгээр тоглолтч уур чадвар одоо багийн сан дуус байж ч юм уу таны харснаар ч тийм. Эрэгтэй юу? Эрэгтэйгээс. Одоо драфт 1 2 3 хэд ихний 3-ыг сонгоч. За надад энэ жилийн драфтын нэг зүгээр миний харж байгаагаар Итүүгний инх амар байж магадгүй гэж би зүгээр харж байна. Сая бас нэг шишээ багийн өргөссөн бүрэлдэхүүн дуудсан залууч мөн тий. Хоёр. За. Бас Итүүгний тэр өсгөөйргээ залуу байж магадгүй гэж харж байна зүгээр. Тий. За тэгээд гуравт ч одоо Отисийн нэг залуу байсан. За дугаарыг санаж байна. 24 номер тий. Таны бас minus factor байж байгаа. Тэгээд нэг талаараа scouting ер нь хийж байгаа юу? Одоо scouting ер нь бол хийлгүй байх уу? Ганцхан minus гэдэг байх шүү. Зүгээр би ер нь сакс үзэхээр тэгээ залуучуудыг тэгээ ингээд илүү тактик ч юм уу тэгээ ур чадвартай нэг аюу ингэж харж үздэг болохоор байнгын л энэ юм байна гэж байнгын тиймэрхүү маягаар үздэг шүү дээ. За өнөөдөр сүүлийн асуулт аль баг нь хожих вэ? Одоо нэмэгтэйгээс эрэгтэйгээс хэлэхэд аюу хэцүү байна. За тэгвэл аль баг нь юу хийвэл илүү хожиж чадах вэ? Одоо шибэд магадгүй Итүүг арай нурууны өндөр Отис арай тий. Итүүг бол нурууны өндөртэй. Одоо ер нь орчин үеийн загсанжуул нурууны өндөр их хамааралтай болчиход байна шүү дээ тий. Гэхдээ хоёр багийн хоёр дасгалжуулагч хоёулаа өөрсдөө маш дурслагтай лигийн мундаг дасгалжуулагч нар байгаа гэж харж байна. Тэгэхээр шатар нүүх л баг. За тийм MCB финал дээр ирсэн байна. Юу байна да?
За эхний асуулт шууд жоохон ширүүхэн байна. За аль багийг дэмжиж байгаа? Аль баг нь ялнаж бодсон юм чиний хувьд зүгээр. Нэг яг одоохондоо яг хоёр багийг дэмжихгүй л байна. Ер нь бол яг тэгээд хөв тоглогч нь инх амрыг л дэмжиж байна да. Инх амрыг ер нь бол бас гоё дэшээ гоё тоглолцоос хэлээ. За чи одоо Майнс багийн тоглогч тийм үү? Тэгээд энэ жил ингээд драфт болвол аль тоглогчийг багтаа ихсүүлээд хамт тогломоор байна талбай дээр энэ дараа жил. Тийм ер нь бол маш олон гоё зөндөө хөвгтүүд ер нь яг манай үеийн найзууд ер нь бол байна. Тэгээд яг за шууд ингээд хэлэхэд бол Отисын мэдээж 24 номер чин болт байна. Тэгээд түүний ер нь өндөр хөвгтүүд байна. Ер нь бол инх амар өсгөө яг энэ цогт бүгд ер нь амар гоё харагдаж байна. Тэгээд өөр бас зөндөө л найзууд байна. Тэгээд бүгд л айгүй мундаг байлээ. За програм болохоор нэг ирэхэд оюутны тоглоом шүү дээшээ нэлийг тоглосон шүү дээ тий. Хэрвээ зөв чи оюутны лиг энэ жоо фан шүү заа юм да. Хэрвээ чи оюутны лиг 4 жил тоглосон бол доор хэж ер нь хэдэн аврах ч юм уу финал гарах байсан бол бодож чинь чиний хувьд зүгээр яах вэ? За ер нь бол би өөрөө шүтээс сурдаг. Тэгээд би энэ бол яг Sharks байх байсан бэ? Тэгээд Sharks байх байсан. Тэгээд яг тоглосон бол 4 жил гэдэг чинь. Сайн аа. 4 жил гэдэг чинь. Ямар ч яг би нэгдүгээр курс яг миний анхны жил бол би яг оюутныг тоглосон бол төрүүлсэн баха. Ягаад гэвэл нэг Номоках яг энэ төр байсан. Амар баг шүү дээ. Тэгээ яг тэр багт ер нь яг орох хүсэлтэй байсан. Орч чадаагүй. Тэгээ орч чадаагүй л болсон юм биш үү? Тэг ингээд ер нь бол сонгож байгаагүй ер нь бол зонхоо сүүлийн асуулахаар бро ингээд одоо хойлолохоор мок драфт хийж байгаа. Одоо энэ жил анхны бас 2 дахь удаа драфт хийж байгаа шүү дээ. Одоо чи нэг комиссар байсан. Одоо ингээд багуудын орон байсан бол эхний 3 драфтнэр чи хин нэг сонгох байсан байна. Чиний хувьд зүгээр. Драфтын нэг хин окей наач бас амар хэцүү юм байна те. Тэгэхээр ер нь нэг багаас шууд гол надад чиний хамаагүй ерөөсөө те драфт хамаагүй ерөөсөө. За мэдээж тэгээд нэгээр бол мэдээж яг инх хамрыг амнаа. Түүний хамар. Түүний инх хамар. Тэгээд хоёроор би яг үнэхээр яг тэр нэг тоглолт үзсэн юм а. Би нэг Отисын чин бол тэгээд залуу яг нэг 3-3 гараад хийж дээ. Тэгээд тэр бас залууг авъя гэхээр жоохон яг сүүлийн хоёр тоглолтууд нь жоохон муу тоглоод байна. Тийм учраас авахаа байлаа. Драфт. Тэгэхээр драфт хоёроор за энэ Итүгний нөө өсгөөг. Nice. Итүгний өсгөө. За тэгээ 3-аар Санхүүгийн бэлэг ундрахыг бэлэг ундрахыг. За баярлалаа бро. За ямартаач одоо ингээд ампуг хатгаа ярилцаад бэлэн болсон байна. За сайн нөха. Өнөөдөр ямартаач финал дээр ирсэн байна. Стил амархан. Маш гоё юм. Тэгээд эмэгтэй тоглолт ч гэсэндээ зүгээр амар уур амьсгалтай амар өндөр темптэй тийм тоглолтууд болж байна. Бид одоо баг судалтаа сууж тогтч чадахгүй зүгээр байн босоод үзэл тэгээд үйж. За окей. Одоо л хоёулахаа юм эмэгтэй драфтын заяа мок драфтын. Таны бодлоор та хэрэг байсан бол эхний драфтын 3-аар эмэгтэйгээс аль аль багийг хин гэдэг тамирчин авах вэ? Драфтаар. Драфтын нэгээр бол би нэмцгийг. За аль Нөөсөн нэмцэг. Нөөсөн нэмцэг. За хоёроор бол би энэ яг ихсгийн бичигмаа гэдэг охиныг. За окей. Гэтэ хэрвээ драфт нэрээ өгсөн бол тийм. За гураар бол би Нөөсөн Тамира юм уу эсвэл энэ инх буян хоёрын нэг юм сон. За тэгвэл хаа эргэтэйгээс. Эргэтэйгээс гэх юм бол яа энэ юу юм болоо шүү. За эргэтэйгээс гэх юм бол би драфтын номер 1-ээр мэдээж одоо хүмүүсийн таамаглаж байгаа инх амар гарах баг. Тийм түүний инх амар бол угаасаа ойлгомжтой байгаа. За тэгээд хоёроор гэх юм бол за Санхүүгийн Цэндавиш. Санхүүгийн Цэндавишийг би бол хоёроор сонгоно. За гурав дээр бол ер нь маш олон тоглогч нар байна да. Тэгээд за цэнийг нэрмээр юм байна. Сая Санхүүгийн за тэр нэг номертай бэлэг ундрахтай юм. Бэлэг ундрахтай. Тэр тоглогч бол маш гоё тоглож харагдсан тийм. За тэгвэл манай сүүл асуулахаар өнөөдрийн таны эрэгтэй финалийн таны таамаг аль баг хожигтой таамаг? Яг таамаг гэх юм бол мэдээж Итүгэн ерөөсөө юм талд бол магадлал илүү байгаа. Хүсэл гэх юм бол хүсэл таамаг хоёр ч өөр шүү дээ тийм болохоор хариулж байгаа шүү. Хүсэл гэх юм бол Отис дөрөвчөөсэй гэж харж байна. Şiddet ve marka, hadi
Бидний хамтран ажилладаг Lamy брендийг Vape-ын 6 төрлийн жимсний хамттай бөгөөд 12,000 соролттойгоор 35,000 төгрөгөөр CU-гийн бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Lamy Payless Puff More. Powered by Airplane. Аяли хөгжи. Бидэнтэй хамтран ажиллагч Sami гээл дурсамж бүтээх тансаг амт. Freshback. Superus Ashayra. Lamy Payless Puff More.